Парламентын институцийг бэхжүүлэх төсөл. Улсын хурлын тамгын газар Швейцарын хөгжлийн агентлаг 2017 оноос хойш хамтран Монгол улсад парламентын ардчлалыг бэхжүүлэх төслийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол улсад хэрэгжсэн олон төслүүд дундаас хамгийн амжилттай хэрэгжсэн төслийн нэг гэдгийг Швейцарын холбооны улсын засгийн газар хамтарч ажилладаг байгууллагууд үнэлсэн юм. Төслийн үр дүнд шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шинээр батлагдсан хуулиудыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангахад тодорхой ахиц дэвшлүүд гарсан. Мөн улсын хурлын хууль тогтоох ажиллагааны чадварыг бэхжүүлэх хүрээнд улсын хурлын тухай болон улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинжилгээг бодит байдалд үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн нь төслийн гол үр дүнгуудын нэг байв. Парламентын боловсрол хөтөлбөр, хууль тогтоомж сурталчлах төвийн үйл ажиллагаа, ди парламент цахим систем зэргийг хөгжүүлэхэд хамтран ажиллалаа. Ингэснээр хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангах, парламентын нээлттэй ил тод байдлыг сайжруулахад бодиттой ахиц дэвшил гарсан юм. Иймд цаашид 2024-өөс 2026 онд Монгол улсад парламентын институцийг бэхжүүлэх нь шинэ төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй талууд хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Парламентын институцийг бэхжүүлэх төсөл нь парламентын ардчлалыг бэхжүүлэх хүрээнд улсын хурлын тамгын газрын хууль тогтоомж, бодлогын үнэлгээ хийх чадварыг сайжруулах, парламентын хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй аргачлал нэвтрүүлэх, олон улсын парламентын холбоотой хамтран хүний эрх, гендрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэнэ. Энэхүү шинэ төслийг Монгол улс Швейцарын холбооны улсын уламжлалт найрсах харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх зогсохгүй, Монголд парламентын ардчлалыг төлөвшүүлэх, тэр дундаа парламентын хэн шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд хамгийн тууштай, урт хугацаанд үр дүнтэй хэрэгжсэн бусад улс орнуудад хуваалцах сайн туршлага болох ёстой гэж үзэж байгаа. Иргэдэд илүү сайн, чанартай үйлчлэгээ үзүүлэх гол зорилготой парламентын ардчлалыг бэхжүүлэх, орон нутгийн засаглалыг сайжруулахад чиглэсэн хамтын хүчин чармаалтын хүрээнд бий болсон өнгөрсөн хугацаанд бүх ололт амжилт Монгол улсад үргэлжлэн хэрэгжиж, тогтвортой байдал нь хангагдаж үлдэх нь талуудын нэгдмэл зорилго юм.